За одоо яг өвлжилт хүндрээд энэ байдал одоо бас сайн биш мэдээ ирж байгаа учраас бид цаг үеийн урьдчилсан мэдээний дагуу эхний ээлжинд 2000 одоо малчин өрхийг 17 сумаас сонгож байгаа тийм ээ 12 сумаас тус сум бороос сунгаад нэг малчин өрхөд хөдөлмөрийн хөлсний одоо доод хэмжээ 240 мянган төгрөгтэй тэмцэх бэлэн мөнгө 70 мянган төгрөгтэй тэмцэх малын эрдэс тэжээлийн багц өгөх ажлыг бол одоо худалдаа авах ажиллагаа хаан банктайгаа гэрээгээ сунгах энэ ажлуудыг хийж байна. Ер нь бол бид нэр энэ 3 жилд 10,880 малчинд яг бэлэн мөнгө, хүнсний багц энэ бүхнийг өгж байгаа. Эхлээд малчтад бид 192 мянгаыг өгсөн. Энэ жилээс эхлээд 240 мянгаыг өгж байгаа. За өвлжилт хүндэрч байгаа учраас бидэнд энэ жилийн одоо олон улсын хүмүүнлэгийн тусламжаас үлдсэн санхүүжилтийг бид холбооноос одоо тун 7 хоногийн өмнө билүүгээр хүлээж авсан байгаа. Энэний дагуу бид нэр 15 мянган боодлоо өвс бэлтгэж нэгд өдрөөс эхэлж Төв аймгийн болон Төв аймаг Өвөр хангаа хоёрт бид нэр өвс тэжээл хүргэх ажлыг 2 ээлжээр зохион байгуулна. Тэгээ өвс тэжээлийг бол Дорнод аймгийн Матад сумаас яг одоо худалдаа авах ажиллагаа хийгдэж байна.